皆さん、こんにちは。今日はみんなの日本語第6課の文法を一緒に勉強しましょう。よろしくお願いします。За, өнөөдрийн хичээлээрээ бид юу сурах вэ гэхээр өдөр тутам хэрэглэгддэг үйл үгийг ашиглан үйл хөдөлгөөнөө хийж сурах нь мөн хэн нэгнийг ямар нэгэн зүйл хийхдээ уурих, урилгыг нь хүлээн авч зөвшөөрөх гэдгийг хийж сурах нэ. За, нэгдүгээр дүрм о нөхцөл байна тий. О нөхцөл нь монгол хэлний ийг, маяругийн тий, эмгийн ийг гэ буюу заахын хязгаарын нөхцөлтэй ижил утгатай байна. Япон хэлэнд үйл хөдлөлийг илэрхийлсэн үйл үг нь урдаа заавал энэ о нөхцөлийг авдаг. О нөхцөлийг авна. За жишээ нь нэр үг тий, нэр үг о үйл үг гарах. Нани о, нани мас. Тийм юмыг тэгнэ гэж. За juice о намимас. Монгол хэлэнд бол juice ууна гэж ярьдаг. Япон хэлэнд juice-ийг ууна гэж хэлдэг байна. Juice о намимас. Мас хэлбэр дээр тий juice о намимас. За далахыг нь гэхийг далахыг эднэ гэж хэлнэ. Далахыг пан гэдэг. Пан о табемас. Пан о табемас. Далахыг эднэ гэж хэлнэ. За хин нэгнээс юу хийхийг нь асуух үедээ юу ч хэлэх вэ гэхээр нани о шимас ка? Нани о табемас ка? Нани о мимас каとか. За жишээ нь суёоби ни нани о шимас ка? Лавга гарагтай урт өдөр юу хийх вэ гэж. Кино нани о шимашта ка? Машта ка гэд өнгөрсөн цаг байна тий. Кино нани о шимашта ка? Өдөр юу хийсэн бэ? Юу хийсэн бэ гэж асуудаг байна. Юу гүйтсэн бэ? Юу гүйтсэх вэ? Дандаа энэ үгийнхаа өмнө о нөхцөл авах нэ. За зарим тохиолдолд нэр үгийн ард нь о болон о энэ шимасыг авснараа үйл үг үүсдэг. За жишээ нь энэ спортын төрлүүд байна тий. За сакка хөл бөмбөг, баскетбол сагсан бөмбөг, волейбол волейбол тий гар бөмбөг. За эдгээр яраас о шимасыг авахаар түүнийг тоглох гэсэн утгатай болдог. За сагсан бөмбөг, хөл бөмбөг гэсэн нэр үгийн яраас о шимасыг авахаар тухайн үг нь үйл үг болдог байна. За ямар нэгэн тоглоом тоглох тий. Трамп гэдэг нь хүзэр ахна. Трампо шимас гэхэр хүзэр тоглох болно. За цугларалт үйл ажиллагаа зохион байгуулах уйдас патио шимас. О нөхцөл авч байна тий. Патио шимас. Шимас энэ ямар үг шимас гэж байгаа л өгдөг тий. Мас хэлбэр дээр 3 дугаар бүлгийн 2 үг гэдэг тий. Сөрөкөр. Түүний сөрөг хийх гэдэг үг маань мас хэлбэр дээр урагтаа шимас гэдэг тий. Тэгээд үжлэгийг хийх. Үжлэгийг хийн. Монголд үжлэг хийн. Кайгио шимас гэх юм бол хурал хийн гэсэн үйл үг болж байна нэ. За мөн ямар нэгэн зүйлийг хийхдээ мөн о шимасыг авах нь нэрвийнхаар о шимасыг ав. Шигото шимас. Энэ нь ажил хийн гэсэн. Шигото гэдэг нь ажил. Шукудайо шимас. Даалгавраа хийн. Даалгаврыг хийн гэж ярих юм тийм. Денва о шимас. Утсыг хийнэ гэдэг маань денва о шимас. Нэг монгол хэлээр утсаар ярина. Утсаар ярина гэж байна нэ. За дараагийн дүрм бол нан нани гэсэн хоёр үг байна. Энэ бол хоёулаа юу гэсэн утгатай тий. Хоёулаа юу гэсэн утгатай боловч за ямар тохиолдолд нан гэж уншаад ямар тохиолдолд нани гэж унших вэ гэхээр ард нь тухайн тий нан нани гэдгийн ард нь таагийн мөрний үсгнүүд, даагийн мөрний үсгнүүд, таагийн мөрний үсэг гэхээр та чи цү тэ то тий. Даа гэхээр даа. Тэгээд наагийн мөрний үсэг орсон тохиолдолд нан гэж унших. За жишээ нь сорева нан дэска дэ гэд
Дагийн мөрний үсэг орсон байна те. Сарева нан desu ka? Тэр юу вэ гэсэн. За дараагийнх нь Nanno hon desu ka? Nanno энэ но гэд нагийн мөрний үсэг орсон байна. Тийм учраас нан гэж уншиж. Нани но гэхгүй байх. Nanno hon desu ka? Юуны ном бэ? За nanto iimasu ka? То гэдэг маань бас энэ тагийн мөрний үсэг те. Nanto iimasu ka? Монголоор юу гэж хэлэх вэ? За мөн тооны дагавартай цуг хэрэглэхэд нан гэж уншигдана. Жишээ нь Кё ва нангацу нанничи desu ka? Өнөөдөр хэдэн сарын хэдний өдөр вэ? Нангацу нанничи desu ka? Сарын хэдний өдөр вэ гэхээр нан гэж уншигдаж байна тийм. За энэ дээрхээс бусад тохиолдолд наны гэж дуудагдана. Ард нь та, да, нагийн мөрний үсэг ороогүй мөн энэ тоо тий тооны дагавартай цуг хэрэглэгдэхээс бусад тохиолдолд наны гэж уншигдана. Наны гэж уншигдана. За дараагийн дүрэн бол башо гэ нани мас. Башо гэдэг маань юу вэ? Газар байршил тий башо. Д нөхцөл аваад за энэ тохиолдолд энэ д нөхцөл маань монгол хэлний өнгө хөрчгийн ялгалт үгүй dt. Тэгээд аас гэсэн нөхцөлтэй ижил утгаар орхно. За тухайн үйлэг нь яг хаана болж байгааг тодтогохдоо орон байр заасан нэр үгийн араас тий газар байр заасан нэр үгийн араас д нөхцөлийг авдаг. За жишээ нь эйга канде эйгао мимас. Кино театрт кино үзнэ. Хаана кино үзье? Кино театрт. Орон байрын тодтогод өгч байна. Энэ тохиолдолд д нөхцөл авах. Уг нь бол бидний урдны хичээлээр үзсэн dt чинь ни гэсэн Японы ни гэсэн нөхцөлтэй утгад үүдэг тий. Тэгээд орон байрыг хаана болж байгааг тодтохдоо ни биш д нөхцөл авдаг байх нэ. Үнийг сайн хараарай. За цүгийва ресторан де гохан о табемас. Ресторанд хоол иднэ. Хаана хоол идсэн байх нь? Ресторан де. Ресторан тий. За экиде шинбун о каймас. Галт тэрэгний буудлаас сонин худалдаж авдаг. За dt-гээс гадна аас гэсэн бас утгаар хэрэглэсэн тий. Тийм юмнаас тэрнээс юмнээс гэх. За галт тэрэгний буудлаас сонин худалдаж авдаг гэж. За дараагийн дүрэн бол ишони гэдэг нь хамтдаа гэсэн үг байна. Ишони нани масенка. Масенка гэдэг нь тэгхгүй юм уу, гихгүй юм уу, хамт явахгүй юм уу тий. За хин нэг ямар нэгэн зүйл хийхэд урих үедээ энэ хэлхийг хэрэглэнэ. За энэ үйл үгэн дээр яаж залгах вэ гэхээр мас хэлбэртэй ижилхэн. Ику гэдэг үг икимас гэдэг тий. Тэрнтэй адилхан икимасенка явахгүй юм уу? Мимас гэдэг нь мимасенка. Масын хасаад масенкагаа залгаж байна. За ишони умие икимасенка икимашо хамтдаа далай явцгаахгүй юм уу? Хамтдаа далай явцгаах уу гэж чинь. Икимашо тийм ээ явцгаая гэж. За ишони теннис о шимасенка хамт теннис тоглохгүй юм уу гэсэн чинь. Сумимасен чотто татгалзах үедээ болохоор уучлаарай жаахан мацэг гэсэн байна тий. Би жаахан сумимасен чотто гэхээр ерөөдөө татгалзаж байна. Уучлаарай би явж чадахгүй нэ жаахан ажтайгаа гэдэг. Татгалзах үедээ сумимасен чотто. За хамгийн сүүлийн дүрэн бол нани машо нүрэлэн дуудан хэллэг монгол хэлний бол тэгцгээ ингэцгээ гэсэн үгтэй дууд өгнэ. За жишээ нь бинкё шимашо гэх хичээлийн хийцгээе. Тереби о мимашо телевизэр үзцгээе гэж. Чотто ясмимашо түр амарцгаая гэх нэг уриалан дуудаж байна тий. Машо гэдэг нь энэ мэдл үйл үгэн дээр яг мас хэлбэртэй ижилхэн залгах. Шимас гэдэг тий. Шимашо
мимас гэдэг бол мимашо ясумимас гэхээр ясумимашо төгсгөлийн үсэг нь дээдлийн ийг игнэр гэж шийддэг тийм. Бас хэлбэр тийм. Яг түүнтэй адилхан унах нэ. За өнөөдрийн хичээл үгээр дуслаа. Дараагийн хичээлүүд 7 дугаар хичээлийнхаа шинэ үгийг чийж дэдрээрээ. Мэдгүй зүйл авах юм бол фэйсбүүкээр тий чатаар асуугаарай. Баярлалаа.